Байцгаана уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хүүхдийн D3 витамины хэрхэн зөв сонгогдлаа зөвлөгөө мэдээллийг хүргэе гэж бодлоо. За тэгэхээр хүүхдийн D3 витаминыг сонгохдоо 5 зүйлсийг зайлшгүй анхаарах шаардлагатай байдаг. Нэгдүгээрт D3 витаминыг юунаас гарган авсан бэ гэдгийг харах хэрэгтэй. Үйлдвэрт D3 витаминыг химийн буюу синтетик аргаар болон байгалаас буюу урамлаас гэсэн хоёр аргаар гарган авдаг. Химийн гаралтай витамин нь хүний бид шингэц муу зөвхөн 50-60% нь шимэгддэг. Харин үлдсэн нь өөхөн нийтэд хоригдлогдох эрсдэлтэй байдаг. Харин ургамлаас гарган авсан D3 нь D3 витамины шимэгдэхэд зайлшгүй шаардлагатай кофактор агуулгдсан байдаг учраас шингэц сайтай буюу 90-95% нь шаардлагатай эдистэй хүрч үйлчилж чаддаг. Хоёрдугаарт найрлагыг нь анхаарч харах хэрэгтэй. Эмийн бүтээгдэхүүнүүд нь найрлагандаа үндсэн үйлчлэгч бодисоос гадна тухайн эмийн бүтээгдэхүүнийг доктортой байлгахад зориулсан туслах бодис агуулсан байдаг. Тэгвэл хүүхдийн D3 витаминыг сонгохдоо туслах бодисд нь химийн гаралтай өнгө, үнэр, амт оруулагч, докторжуулагч нэгдэл хугацаа уртасгагч агуулсан эсхийг нь анхаараарай. Гуравдугаарт эмийн хэлбэр болон бүтцийг нь харах хэрэгтэй. Хүүхдэд тусал сироп, спрей хэлбэрийн D3-ыг өгөх нь тохиромжтой байдаг. Гэхдээ тусал эмийн хэлбэр нь тунган нарийн тооцох боломжтой байдаг тул тусал хэлбэрээр нярай дулан бага насны хүүхдэд өгөх нь тохиромжтой. Мөн D3 витамин нь тосон дусдаг витамин тул тосон хэлбэрээр хэрэглэх нь тохиромжтой. Ялангуяа сайн холестерин буюу коконатын, оливын, наран цэцгийн тосон суурьтай D3-ыг сонгож хэрэглэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт тунгийг анхаарах хэрэгтэй. D3 витамин нь хүүхдийн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай витамин боловч тун хэтэрсэн тохиолдолд дутагдлын шинж тэмдэгтээ төстэй шинж тэмдэг илэрдэг тул та заавал хүүхдэд D3 витамины шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. Хэрэв шинжилгээгээр D3 витамины дутагдал илэрсэн тохиолдолд эмчийн завраар тунган тохируулахаас гадна D3 витаминаа 3 сар хэрэглээд давтан шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. 5 дугаарт D3 витаминыг үйлдвэрсэн үйлдвэр нь GMP-гийн шаардлага хангасан эсхийг анхаарч хараарай. Учир нь GMP-гийн шаардлага хангасан витамин нь хүнд металлаар бохирлогдох нянгийн бохирдол үүсгээс урьдчилан сэргийлдэг буюу бяцхан үрсийн маань аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаг. Нэмэлтээр мэдээлэл хүргэхэд зайлшгүй D3 уулгах шаардлагатай хүүхдүүд гэж байдаг. Үүнд нэгдүгээрт дутуу төрсөн нярай орно. Учир нь хүүхэд хийн хөвлөд байх үедээ эксээр дамжуулан D3 витаминыг авч чаддаг. Харин төрсөн даруйд хийн сүнээс D3 витаминыг бараг авч чаддаггүй учраас дутуу төрсөн нарайд D3-ийн дутагдал үүсэх эрсдэл өндөр. Хоёрдугаарт нарийн шартлалтын үед D3 витаминыг зайлшгүй өгөх хэрэгтэй. Учир нь нарийн шартлалтын үед өөх төсний бодисын солилцоо алдагддаг учраас тосон дусамтгай D3 витамины шимэгдэлт буурдаг. 3-дугаарт зүс цогшонгошил эмгээр өвдсөн нарайд мөн л өөх төсний бодисын солилцоо алдагддаг учраас D3 витамины шимэгдэлт буурна. 4-дүгээрт ээжийн жирэмсний хугацаанд элегний эмгээр өвдөж байсан тохиолдолд хүүхдэд D3 витамины дутагдал үүсэх эрсдэл өндөр байдаг. Учир таны хүүхэд эдгээр эрсдэл байгаа тохиолдолд чанартай дээрх витаминуудыг шаардлагыг хангасан витамин D3-ыг сонгон хэрэглээрэй.